За эрхэм гишүүдийн сайд нарын өдрийн мэндийг хүргье. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөр нийтдээ 17.5 их 80 төгрөгийн төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн. Бадам сүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногийн хугацаанд маш шуурхай ажилласан. Энэ хөгжлийн төлөвлөгөөнд өндөр хач холбогдол өгөөд нухацтай ажилласан ажлын хэсгийн дарга, ажлын хэсгийн гишүүдтэй баярлалаа гэж эхлээд хэлмээр байна. Энэ хугацаанд байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй 142 санал гарч, үүний 17 нь 3 дугаар хавсралт буюу шалгуур үзүүлэлтийн санал байсан. Үлдсэн 125 саналаар нийт 1.6 их 80 төгрөгийн төсөл арга хэмжээ шинээр тусгагдж, эх жил 19 их 80 төгрөг зарцуулахар болж байгаа. Тэгээ хөгжлийн төлөвлөгөө хилцэж байгаа учраас хот төлөвлөгч хүний хувьд улсын хурлын гишүүд сайд нарт хандаж нэг зарчим хэлмээр байна. Та бүхэнд энэ өргөн барьсан төлөвлөгөө болон чуулганаар нэмсэн саналуудаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зардлыг салбараар хуваасан графикийг тараасан. Эндээс харахад төлөвлөсөн арга хэмжээний 33% нь гишүүдийн оруулсан саналын 41% нь зам барих буюу автомашин зориулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд бид улсаараа нэг зүйлийг буруу ойлгоод, буруу яриад, буруу хэрэгжүүлж ирсэн. Энэ юу вэ гэхээр зам дагаж хөгжил гэдэг зүйл. Зам дагаж хөгждөг, зам барьж хөгждөг улсууд бол автомашин үйлдвэрлэдэг улсууд. Тэр улсуудын зөвлөхүүд нь хурж ирээ биднийг зам барь гэдэг. Манай төсвийн ихэнх нь, төлөвлөгөөний ихэнх нь ийм зам барих ажил руу татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байдаг. Манайх шиг ийм хөдөө аж ахуй, уул уурхай голлсон, цаашдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорж байгаа улс бол боловсрол нэгдүгээрт, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт эрчим хүчний гэсэн энэ гурван салбарт хөрөнгө оруулах ёстой. Төсөв төлөвлөгөөний дийлэнх нь энэ гурван салбарт чиглэж, иргэдийн төлсөн татварыг хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд, аж ахуй нэгжүүдийг эрчим хүчээр хангахад зориулагдах ёстой. Харамсалтай нь бид энэ боловсролынхаа салбартаа 20%-ийнхаа нэгийг буюу 5%, эрүүл мэндийн салбарт 3%-ийг зарцуулахар болоод байна л да. 30%-аас нэгийг л эрүүл мэндэд зарцуулъя гэдэг юм. Өнөөдөр эмнэлэг очертой, орон хүрэлцэхгүй, сургуулиуд нэг ангидаа нэг танхим нь 55-аас дээш насны дээш хүүхдүүд чигцэлдээд сууж байхад бид нэр төлөвлөгөөнийхөө 33%-ийг нь замд, гишүүдийн өгсөн саналын 40 гаруй хувь нь зам баригээд ороод ирж болохгүй. Бид нэр цаашдаа эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн ийм салбарууд руугаа хөрөнгө оруулалтаа чиглүүлэх ёстой, төсөл арга хэмжээг төлөвлөх ёстой. Эдийн засаг хөгжлийн яам сангийн яамд ганц зүйлийг захиж хэлэх гэсэн. 8 сарын 15-наас өмнө 2026 оны төсвийн төлөвлөгөөг гаргаж өгөх нь баг. Тэр үедээ энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр туссан төсөл арга хэмжээний эренбийг нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ач холбогдлоор нь эрэмблээд эдийн засгийн байнгын орон дээр хүргэж өгөхийг хүсэж байна. Тэгжээж бид нэр аль зам нь хэрэгтэй хэрэггүйгээ төлөвлөөд аль сургууль цэцэрлэгийг хаана барих уу, ямар эмнэлэг хэдийн хэмжээний ортоо хэрэгтэй вэ гэдэг зүйлүүдийг их хурал дээр хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Манай төсвийн болон төлөвлөгөөний бодлого ийшээгээ чиглэх ёстой гэсэн зарчмын байр суурийг хот төлөвлөгчийн хувьд та бүхэндээ хэлж байна.